За сайн байцгаана залуучуудаа. Өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай MOTFX-ийн ээлжид Market Overview маань эхлэж байна. За өнгөрсөн Market Overview-гээр бол бид нэр хэд хэдэн дүн шинжилгээнүүдийг хийсэн. Тэр дүн шинжилгээнүүд маш сайхан амжилттай явсан байгаа. За хамгийн эхний дүн шинжилгээ бол бид нэр Gold тэр дүн шинжилгээ хийсэн тийм ээ. Тэгээд би Gold-ыг 2 price point-оос дээшээ өсөөл 3400-оор явнаа. За мөн цаашаад ч өсч магадгүй, higher high гэдээ явах ч магадгүй гэж хэлжсэн. За энд бол 3330 руу эсвэл 3350 хавцаа хурж ирээд дэше үргэлжлээд өсөх баха гэдэг таамаг гаргажсан. За тэр таамаг дагуу бол gold өсөөд явсан. За тэгээд CPI мэдээ бол өнгөрсөн 7 оны 3 дахь өдөр гарсан. За CPI мэдээ бол хүлээлтээс бага буюу инфляцийн түвшин бол уналттай гарсан тийм ээ. Тэгэхээр би та бүхэнд өмнөх market overview-гээр бол инфляцийн түвшин уналттай гарч болохыг бас сануулж хэлжсэн. Ягаад гэхээр инфляцид нөлөөлдөг хамгийн нэгдүгээр зүйл бол ажил олголтын байдал, non-farm payroll. За non-farm payroll бол хүлээлтээс бага гарсан учраас энэ сарын инфляц бас бага гарах баха гэдэг таамаг өгсөн. За тэгээд инфляц бага гарсан. За инфляц бага гарсны дараа алт бол өссөөд 3375 руу хүрээд за тэндээс арай та жоохон pullback орж ирсэн юм дүр зураглал бол харагдаж байна. За яагаад pullback орж ирсэн бэ гэхээр PPI Producer Price Index буюу үйлдвэрлэгчдийн инфляц бол харин жоохон бараа бүтээгдэхүүн бол жоохон өсөлттэй гарчихсан байсан. Тэрнээс болоод ер нь жоохон доллар индекс маань жоохон bounce хийсэн. За алт бол жоохон унсан иймэрхүү байдалтай бол харагдаж байгаа. За 5 дахь өдрийн close бол жоохон юм уналттай хаасан байгаа. За нэг өдрийн candlestick-ийг харъя. За нэг өдрийн candlestick харахад бол нөгөө non-farm payroll-ын өсөлт орж ирсний араас бол candlestick-үүд маань ерөнхийдөө жижиг биетэй шийдвэргүй юм шиг candlestick-үүд гаргаж за 5 өдрийн турш ерөнхийдөө өсөлттэй мөртлөө consolidate хийсэн өсөлт хийж явж байгаад за тэгээд 8 сарын 11-нд бол доошоо энэ нэгд өдөр байсан баха унаж орж ирсэн. За энэс хойш мөн ялгаагүй шийдвэргүй candlestick-үүд гарч орж байгаа. За дөрөвт өдөр бол жоохон уналттай candlestick гараад за ингээд 5 дахь өдөр бол бас жижиг биетэй ерөөдөө шийдвэргүй юм candlestick гаргасан байна. Тэгэхээр алтны хувьд бол яг одоо жоохон тийм шийдвэргүй л нөхцөл байдал харагдаад байна уу гэж харагдаж байна. За candlestick-ийн биеийг тодорхойлох юм бол харин жоохон bearish байж болохоор ягаад тэгэхээр дээрээ урт зүүнүүд гаргачихсан ханшийн өсөлтдөр бол зарлтууд орж ирсэн жоохон rejection хийсэн ийм дүр төрх бол харагдаж байна. За 4 цагийн графикээр шилжүүлээд харахад бол яг ханшийн байдал бол ерөнхийдөө булш хിവэрэ. Би яагаад ерөнхийдөө булш хിവэрэ байна вэ гэхээр за ханш major higher low тийм ээ major higher low major higher low major higher low-ыг бол доош эвдээгүй байгаа. Тэгэхээр ямар үед ханш ерөнхийдөө жоохон structure эвдрээд bearish байдал руу явах гээд байгаа юм биш үү гэж харна хэрэг ийшээ эвдэх ёстой тийм ээ. Тэгээ pullback хийгээд lower high хийгээд за эндээс lower high хийх юм бол харин доошоо унах чиглэл орж ирж болно. Тэрнээс наан бол ханшийн чиглэл бол дээшээ өсөлт харуулж байгаа л гэж бид нар ойлгох. Мөн суур дүн шинжилгээ CPI инфляц хүртэл баг гарчихсан. Одоо 9 сарын 16-нд нэг сарын дараа бол Төв банкны бодлогын үгийн шийдвэр гарна тийм ээ. Тэр бодлогын үгийн шийдвэрээр Төв банк бодлогын үгээ багасгах магадлал юу нь яваад байгаа гэдгийг санаарай. Тэгэхээр миний бодлоор за бол жоохон ингэж консолидейт хийж байгаа, жоохон манипуляц орж байгаад тэгээд дээшээ ер нь 3450-ыг сэтээд 3500-руу явах хөдөлгөөн ирэх болов уу гэдгийг бол хүлээж байгаа. Тэгэхээр ямар ч байсан тийм хүчтэй өсөлт нэг хэсэг Төв банкны яг мэдээнээс өмнө бол орж ирнэ. Тэгэхээр 9 сар одоо 8 сарын эцэстүү эсвэл 9 сарын эхэнд орж ирэх нү гэдгийг л бид нэр хүлээх байх. За алтны хувьд бол энэ 4 сарын 21-ээс хойш бол маш том consolidation хөдөлгөөн бол явж байна. За нэг удаа fake out хийсэн тийм ээ. За энэ бол нэлээд том бүр юм triangle pattern баг болчихсон. За эндээс за ингэж л болох юм байна да. Эндээс дээшээ гарч ирэх юм бол бас энэ их өсөлтийн тренд чинь хараа. Ингэж өсөлт хийчээд ингэж том consolidate хийчээд дээшээ гарч ирэх юм бол дахиад ингээд нэлээд хүчтэй явах бас
боломжтой. Ерөн урт зураглалаараа бол. Тэгэхээр 9 сарын 16 Төв банк бодлогын үгээ одоо багасгаад эсвэл ирээдүйд багасгах талаар юм яриад ингээ явах юм бол алт бол дээшээ хүчтэй өсөд явах боломж бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ consolidation дотор бид нар транзакшн тарчгүй юмсан гэж арилж байна тийм ээ. Боломжийг бол энэ consolidation дотроо бид нар арилжаад явна гэж. За 2-7 хоногийн өмнө ярьж исэн ерөнхийдөө энэ мэдээний одоо хүчтэй өсөлт энийг бол баг одоо gap ч гэж ярина те. Энэ мэдээний хүчтэй өсөлт рүү ханш бол ерөнхийдөө буцаад pullback хийгээд орж ирж байна. Та нар өмнө нь ханшийн түүхийг харахад ерөнхийдөө дандаа энэ мэдээний хүчтэй gap өсөлт хийсний дараа ер нь бол ханш буцаж ир шалгачаад дэше өсөө явж ирснийг анзаарч байгаа тийм ээ. Хүчтэй өсөлт орж ирлээ, буцаад шалгалаа. За энд gap үүсгэснээр хүртэл ингээд буцаж ирээ шалгасан. Ерөнхийдөө бол ийм мэдээний gap, ийм нэг цэг рүү хит хурдтай өссөн өсөлтийг бол дандаа буцаж хурж ирээд шалгаа явуулсан байгаа. Тэгэхээр би бол хувьдаа алтыг дараа 7 хоногт юу гэж төлөвлөж байна вэ гэхээр за ямар ч байсан эндээс Fibonacci татаад үзье. Тэгэхэд бол за Fibonacci ер нь яг 61.8 дээр ирээд байгаад байгаа юм биш үү. Тэгэхээр яг энэ gap-ны одоо тал руу хурж ирээд те энийг бас одоо юу гэж яриад дүүлээ fair value gap гэж одоо зарим хүмүүс бас ярьдаг те энэ тал руу хурж ирэх юм бол ер нь бол яг Fibonacci-гийн 70 level дээр хурж ирж байна. Та нар бас би Fibonacci-гийн 70 level дээр bounce хийхэд long арилж байгаа ороход их дуртайг бас мэдж байгаа. За мөн энд бас нэг юм хоёр үзүүртэй юм холболт ерөнхийдөө орж ирэх гээд ийм bullish pattern. Тэгэхээр энэ bullish pattern за яг л доошоо орж ирээд 3315 хавцаа ч юм хурж шалгаад за тэгээд энэ доороо 3 одоо bounce-тай энэ bullish pattern болж чадах юм бол эндээс их гоё long арилж орж болохоор харагдаад байна. Окей. Тэгэхээр ер нь бол алтан дээр ийм л дүр зураг харъя. Энэс за дээшээ яг ийм дүр зураг явахгүй байлаа гэж бодоход энэ хавьд ерөөхдөө consolidate хийж хагаад өнгөрсөн 7 хоногийн low-ыг нэг доошо хамчаад буцаад дэше өссөн дүр зураг гараад ирч магадгүй. Тэгэх юм бол энэ low-ыг яаж хамлах нь гэдэг candlestick доороо хэр том зүй татах нь яах нь гэдгийг харж хагаад энэ 3350-ыг дээш буцаж сэтгээд pullback хийгээд энэ дээр higher low хийгээд барих юм бол энэ дээр higher low гэдээ барих юм бол long арилчаад орж болж байна. Тийм бол их айтайхан одоо баг head and shoulders юм шиг те key level дээр pullback дээр их айтайгаар retracement хийчээд за тэгээд fake out хийж. Гэхдээ нэг чухал одоо байдал нь бол энийг доошо хамах хэрэгтэй байна. Ямар ч байсан өнгөрсөн 7 хоногийн low-ыг доошо хамаж энэ liquidity-г авч иж дараачийн одоо өсөлтийн давлгааг томчууд маань бол оруулж ирэх боломжтой болно гэсэн. Тэгэхээр liquidity хамлаа дээшээ энэ 3350-ыг дээш эвдлээ буцаж шалгалаа higher low хийлээ. За эндээс бол buy байж болохоор ийм дүр зураг харж байна. Тэгэхээр би бол soft арилжаа бол алтан дээр харахгүй байна. Ерөнхийдөө хаанаас buy хийх вэ гэдгээ бол анаж байгаа гэж ойлгоорой залуучдаа. Окей. За алтын төлөвлөгөө бол юм байна. За GBP USD за өнгөрсөн маркет өөрийгөө яг очлаа энэ өнгөрсөн маркет өөрийгөө чи нэг яриаг энэ нөгөө MOT hub дээр ярьсан зүйл байна. За өнгөрсөн маркет өөрийгөө бид нар юу ярьсан бэ гэхээр энэ хараа маркет өөрийгөөс хойш маш хүчтэй өсөлт бол явагдсан. Өнгөрсөн маркет өөрийгөө би GBP USD-г онцолж ирсэн тийм ээ. За GBP USD мэдээний pullback хийцэн байна. Мэдээний pullback гэдэг энэ бүр Fibonacci 50 руу ирээ шалгачихсан байна гэж тийм. Энд бол шалгацсан. За энэс цааш бол higher low pullback хийгээд higher low хийгээл барих юм бол энэ араа higher low хийгээд зүү татаад барьж штэ тий. Higher low хийгээд барих юм бол үргэлжлээд өсөөд higher high хийгээд за дараагийн high level-ээс дээшээ өсөөд явах боломжтой байна гэж хэлж ирсэн. За тэрнээс хойш бол GBP USD маань баг 300 pip өсөөд явсан байна. 300 pip өсөө явсан байна. За өнгөрсөн 7 хоногт би MotoFX Hub дээр market overview хийхдээ юу гэж ярьж ирсэн бэ гэхээр за энд нэг lower high түвшин сая ингээд унаж ирсэн шүү дээ. Тэгэхдээ хийсэн lower high түвшин байна. За энэс дэше сэтлээд гараа явсан. Ийшээ жижиг цаг дээр жоох юм bearish pattern хийчихсэн байгаад байна.
Энэ bearish pattern-аас нэг доошоо орж ирээд за баг энэ түвшин рүү хүрнэ, эсвэл энэ low-ыг доош хамчаад буцаад дээш ингээ өсөө явна гэд түрүү миний яг зурчихсан зураг байсан шүү дээ. Та нар харсан тийм ээ. За тэгээд GBP USD маань одоо энэ 35.80 дээр болоод rejection үүсгэсэн байна. Гэхдээ миний лав бодлоор энэ rejection-ыг дээшээ за ийшээ нэг pullback хийвэл хийчихэд эвдээд дээшээ үргэлжлээд өсөөд явах байхаа гэж харж байгаа. Би бол long арилж байгаа бол барьсаар байгаа. Би энд long арилж орсон мөн би бүр энэ хавцаа илүүтэй long арилж орсон. Энийг бол бариад байж байгаа. Тэгээд swing арилжаа 1.38 руу ерөөхдөө барина гэсэн төлөвлөгөөтэй бол бариад явж байгаа. За яагаад би ингэж бариад байгаа юм бэ гэхээр доллар индексийг хар. Доллар индекс их цэвэрхэн зураг гаргаад байгаа. За доллар индекс маань хүчтэй key level рүүгээ хурж ир шалгаад за тэгээд эндээс доошоо уналт үргэлжлээд явж байгаа шүү дээ. За тэгэхдээ ийм counter trend line одоо үүсчихсэн байна. Counter trend line. За энэ counter trend line-ыг доош эвдээд буцаж шалгаад тэгээд lower high хийгээд үргэлжлээд доошоо унах байхаа гэдэг таамгийг бол өнгөрсөн 7 хоногт гаргажсэн. За тэгээд доллар индекс нь бол яг миний өсчихсэн хөдөлгөөнийг хийсэн. Lower high, lower high, lower high. Okay. За тэгээд доошоо counter trend line-ыг эвдсэн, буцаж шалгасан, lower high хийсэн, доошоо унсан, хурж ирээд буцаж шалгаад урт зүй татаад энэ нөгөө producer price index-ийн дараа тэг хэдийгээр producer price index инфляцийн одоо үйлдвэрлэгчдийн инфляцийн түвшин өндөр гарчаад байхад доллар индекс мэдээж өсөж чадаагүй шүү дээ. Тэгэхээр энэ бол үргэлжилсэн bearish байдлыг илтгэж байна гэж. За тэгээд түвшин тогтоочоод энэ түвшнээ доошоо эвдээд тэгээд буцаж шалгачаад энийгээ барьж чадахгүй доошоо failed-д явж байгаа тийм ээ. Тэгэхээр дахиад үргэлжлээд доошоо lower low хийгээд явах боломжтой гэж үзэж байгаа доллар индекс. Ингээд явах хаа гэж. Тэгэхээр доллар индексийг би уннаа гэж хараад байгаа учраас GBP USD болон евро долларыг үргэлжлээд өснөө гэж хараад байгаа. Окей. За евро доллар бас маш гоё явсан. За өнгөрсөн 7 хоногт яг өмнөх market overview дээр өнгөрсөн 7 хоног биш өмнөх market overview дээр би евро долларыг энэ доошоо за ядаж Fibonacci 50-ыг шалгарчаасаа гэж өсчихсэн те. Гэтэл тэгээгүй GBP USD адилхан өмнөх одоо тэр өдрийнхөө шалгалтаас дээгүр higher low хийгээд дээшээ өсөөд энэ хаяг мэдээний хаяг дээш эвдээд яваад гэсэн. За тэгээд би hub дээр ямар дүн шийдлээ хийсэн бэхээр өнгөрсөн 7 хоногийн нэгд өдөр гэсэн үг шүү дээ. За triangle pattern ерөнхийдөө хийцэн байна. Энэ triangle pattern-аас доошоо задалж fake out болоод дээшээ өсөө явнаа гэдэг дүн шинжилгээг бол хийсэн. За тэгээд яг тэр замаг дагуу сайхан өсөөд энэ бол миний одоо арилжах дуртай хамгийн гоё паттернуудын нэг. Доошоо задалж fake out болоод хүмүүсийг өргөтлаа, үргэлжлээд унахна гэж өргөтаад дээшээ өсөж гарч ирж ерөөхдөө паниктуулж бага хүмүүсийг бай оруулчаад дахиж доошоо нэг шалгахтаа higher low. Хараа энэний дээр higher low гэж. За эндээс бол шууд дээшээ ингээ өсөлт үргэлжлэх явсан байна. За тэгээд энэ ч бас болоогүй шүү дээ. Ингэж өсчөөд дахиад pullback хийхдээ яг л гоё Fibonacci 70 миний нөгөө дуртай 61.8 эсвэл 70-ийн хоорондох түвшинд хүрч ирээд эндээс дэше өсөлт явцсан байна тийм. За тэгээд евро долларын хувьд бол одоо энэ high түвшинд нэг дэше эвтчээ буцаж доошоо орчоод higher low хийгээд одоо дэше сэтгэлээ гараад ирчих учраас эндээс үргэлжлээд дахиад өсөө явнаа гэж үзэж байгаа. Тэгэхээр 1.18-ыг бол дэше сэтгэлээд явах боломжтой гэж харж байгаа гэж ойлгоо. Окей. За. За USD/JPY болон GBP/JPY-ыг өмнөх market overview-гээр бол уннаа гэж тэмдэглэж ирсэн. За энэ маань бол харин жоохон унчаад
та нар price action харж байгаа те. Нэлээд support авч байгаа price action-ууд хийж байгаа дээшээ өсөж гарч ирээд өнгөрсөн нэгд өдөрхэд ийм bullish pattern хийчихсэн байсан. За энэ bullish pattern жижиг цаг дээр хийчихсэн байгаа учраас ямар ч байсан дээшээ өсөд гараад ирэх юм байна гэд. За тэгээд энэ бол Fibonacci энэ уналтын Fibonacci-гийн 50 эсвэл 61.8-ыг хурж ирж шалгачаад доошо унах юм байна гэж таамаглаж ирсэн. Гэхдээ яг тэр хүртэл бол унаагүй. За уг нь бол 50 руу бараг шах ойрцсон юм. Тэгээд 50 руу хурж ирчээд унаад за тэгээд энэ хараа Fibonacci төвшин нэр үнэхээр гоё шүү. За тэгээд буцаж хараа хүчтэй 50 руу хурж ирчээд 148 50 руу хурж ирчээд унаад тэгчээд буцаж хурж ир шалгахдаа 70.2. Нөгөө миний дуртай 70.2 төгс. Шалгачаа доош унаад явж байна. Тэгэхээр одоо дахиад жижиг давлгаан дотор явж шүү дээ. Энд бол хараа дахиад энэ уналтын 50 төвчин хурж ирээ шалгацсан. Одоо эндээс дахиад үргэлжлээ доошо унах дүр зүйл харагч байна гэж болж байна. Тэгэхээр lower low хийгээд унах юм байна. USD JPY дээр бол short арилжаа саналтай байна. За тэгээд USD JPY маань хэрвээ энэ 145 90 төвчин доошо нэвтлээ гараад ирэх юм бол үргэлжлээд унаад явахаар дүр зураг харагдаж байна. Сайхан short арилжаа. Ер нь харагч шүү. За тэгээ бүр энэ том зураглалаар аваад үзэх юм бол хараа. Маш том bearish pattern шиг зураг харагдаж шүү дээ. Тийм ээ. Эндээс доошо задлаад гараад ирэх юм бол бүр л уналт бол үргэлжлээд явахаар дүр зураг харагдсан. За GBP JPY дээр нэг short арилжаа яваад за тэгээ stop loss бол цохилсан юм байна. Цохилсан. GBP JPY жоох ойлгомжгүй. JPY индексийг харъя. За JPY Японы йений индекс бол уг нь бол их сайхан support барьчихсан. За тэгээд дээшээ өсөж явж ирж байгаа. Буцаж хурж ирээд энэ support носоод дээр higher low түвшин хийсэн. Higher low түвшин 1 жилийн хугацаанд ингэж явсан. За тэгчээд энэ higher low түвшнөөс дээшээ өссөөд нэг чигийн өсөлтийн хөдөлгөөн хийчээд за энийг нэгдүгээр давалгаа гэж үзэлт. Засвар хөдөлгөөн орж ирчээд одоо эндээс 3 дахь давалгаа орж ирэх болов уу гэж найдаад байгаа. 1 2 3 4 5 гэдэг өсөө явах те. За тэгэхдээ за тэгээ дахиад энараа нөгөө Fibonacci 70 төвшин. Fibonacci 70 төвшин рүү хурж ирээд. За тэгэхдээ яг хөө жижиг цагаан юм шиг bullish pattern юм шиг дүр зураг хүртэл хийсэн байна шүү дээ. Энэс дээшээ өсөө гараад ирсэн. За тэгээд дахиад энэ higher low хийсэн. Тэгэхээр дахиад higher low хийж чадах юм бол үргэлжлээд өсөөд явна гэж таамаглавал GBP JPY болон USD JPY үргэлжлээд унаа. За USD JPY яг Японы йен одоо айхтар хөдлөхгүй ч юм уу өсчихсэн ч хэрвээ доллар индекс нь илүү унаадах юм бол үргэлжлээд унаа явчихна тийм ээ. Харин GBP JPY-ийн хувьд бол нэлээд өндөр левел дээр түвшин дээр хүрээд ирчихсэн байна. Нэлээд одоо дээр левел. Тэгэхээр энэ уналтын одоо pullback явчихсан. За хараа. Яг л энэ уналтын 70.2 түвшин дээр л байгаад. Би бол JPY-ийн price action-ыг хараад 7 хоногийн эхлэлтийг харж байгаад за тэгээд энэ юу н айтаахан өсөөд JPY буюу энэ йений индекс өсөөд явахаар харагдах юм бол би GBP JPY дээр short арилж байна гэж бодсон. Харж байгаа гэхдээ. Тийм бол stop loss-ыг дараагийн Fibonacci түвшнөөс дээш тавиад гэхдээ энэ бол swing арилжаа тийм ээ. Нэлээд урт хугацаанд барих том swing арилжааны юм санал бол надад бол байна GBP JPY дээр. За индексүүдийн хувьд би юу гэж хэлсэн индекс бол өсөө явнаа, short арилжаа байхгүй, үргэлжлээд өсөө явнаа. Гэхдээ арилжахгүй гэж хэлжсэн. Үргэлжлээд өсөө явлаа. Энийг бол таамаглахад хэцүү одоо яаж арилжих хэцүү энэ индексүүдийг бол би түр зур хайж байгаа. Би хизээ индексүүд арилжих гэхээр 9 сарын 16-ны өдөр Төв банк бодлогын хүүгээ багасчих юм бол би индексүүдээр short арилжаа нээж эхэлнэ. Яагаад тэгэхээр хэрвээ Төв банк бодлогын хүүгээ багасгачвал хэдийгээр яг зөөлөн бодлогын хүчин зах зээлд ууг нь эерэг тийм ээ эерэг нөлөөтэй байх ёстой. Гэхдээ Америкийн эдийн засаг хямрал руу орж гинөө гэдгийг Төв банк хүлээн зөвшөөрнө. Бодлогын хүүг багасгах. Ямар үед бодлогын хүүг багасгах, ямар үед зөөлөн бодлого барьдیں۔ Эдийн засаг хумигдж байгаа үед зөөлөн бодлого барьдیں шүү дээ. За тэгээд ийм хүчтэй өсөд all time high дээр ирчихсэн байх юм бол за магадгүй энэ
pullback хийчээд дахиад төв банкны бодлогын хүү хүртэл дахиад жоох өсөх байх. За тэр үед нь харин бүр маш өндөр левел дээрээс би шорт арилжаанд орё гэж хүлээж байгаа. Тэгэхээр 9 сарын 16 хүртэл ерөөхдөө индексүүд дээр бол би арилжахгүй гэж ойлгоорой. Окей. S&P 500 Nasdaq ялгаагүй. За биткойн маш гоё хөдөлгөөн явсан. Энэ бол бүр үнэхээр гоё зураглал явсан. Яг л миний зурсны дагуу бүр төгс явсан. За бид анх хэлжсэн те. Энд нэг ийм bullish pattern яваад байна гэж. Өмнө биткойн bullish pattern хийгээл өсвөл bullish pattern хийгээл өсвөл ялгаагүй та нар өөрсдөө зурч чадна тийм ээ. За энд бас нэг bullish pattern хийсэн. За тэгээд энэ bullish pattern-аас намайг маркет үргээхэд ийшээ өсөж явчихсан. Окей. За тэгээд өнгөрсөн нэгд өдөр би яаж тамгалсан бэхээр жижиг цаг дээр гаргаад нэг цагийн график дээр тавихад надад энд явж байгаа price action жоохон таалагддаг. Яг энд явж байгаа price action. Жоохон bearish pattern хийгээд байгаа юм шиг ерөөхдөө жоохон ханш болоод ядарсан, exhausted болсон байдлыг харуулчихсан. За тэгэнгүүт нь би long арилж байгаа хагаад Fibonacci гаргаас утсан. 61.8 муу 70 дээр буцаж баа хийнэ гэд. За тэгсэн чинь ханш буцаж хурж ирээд low тийм ээ. High low хийгээд яг Fibonacci түвшин дээрээс bounce хийгээд дэше явдаг. Тэгэхээр та нар одоо олон удаа яг анзаарч байгаа. Би Fibonacci 61.8 болон 72 дээр л ерөөхдөө дандаа их одоо чухал ач холбогдол өгөөд байгааг анзаараарай. За тэгээд ханш дэше all time high 124,500 руу явсан. Энэ бол үнэхээр супер bullish хөдөлгөөн орж ирсэн. Та нар бас эндээс ашиглаж чадсан байх гэж найдаж байна. За одоо тэгвэл яах вэ гэж харъя л та. За ханш хүчтэй өсчихсөн. Окей, хүчтэй өссөн. Энэ доор нэг support хийсэн байсныг унаж ирээ хамаад дахиж хамаад за тэгээд одоо тогтворчсон байдалтай дүр зураг харагдчихна. За одоо эндээс ханш хэрв дахиад 120,000 төвшнөөс дээшээ гараад ирчих юм бол үргэлжлээд өсөх боломж нэгтгэж байна. Зөвхөн энэ тохиолдолд. Би бол шорт арилжаа ерөөсөө хармааргүй байна. Өөр нэг биткойн дээр янз бүрийн хөдөлгөөнийг гарч ирэх юм бол доошоо унтах юм бол ерөнхийдөө зүгээр ажигласан байдалтай 7 хоног өнгөрүүлээд хэрвээ яг 120,000-аас дээшээ гарч ирэх шалгах юм бол би дахиад лонг арилж нормоор. Окей? Дахиад лонг арилж нормоор. За ерөөсөө л юм simple. Тэгээд дахиад 125,000 руу эсвэл бүр high level руу. За Ethereum үнэхээр супер. Энэ бол миний бас хамгийн супер одоо дүн шинжилгээ маркет overview-нуудын нэг байлаа. 2200 хавцаа спотоор аваад гадгалуул зүгээрээ гэж хэлжсэн. За дээрэс нь 4,000 төвшинг бол олон удаа шалгасан. Энийг эвдэх цаг болсон. All time high руугаа явна гэж хэлжсэн. All time high руугаа хурж ирээд all time high маа дөнгөж all time high шалгаад pullback хийгээд за энэ бол үргэлжлээд төсөх дүр зураг харагч нөгөө асуудал байхгүй. Үргэлжлээд төс. Энийг бол спотоор авсан бол хадгалаа л байж ах зүгээр юм байна. After bullish momentum орж ирсэн байдал харагдчихлоо. Crude oil нөгөө Иран, Израиль хоёрын чинь асуудал бол дууссан шүү дээ. Тэгээд crude oil унаад ороод ирсэн. За consolidate хийж хагаад энэ bearish pattern-ыг доош нь сэтгээд гараад ирсэн. За key level-ийг буцааж шалгасан. Одоо унж байгаа үргэлжилсэн уналт орж ирэх нөхцөл байдал гэж. За мөн суур учраас шалтгааны үүднээс бол Дональд Трамп бол юу гэж хэлээд байгаа вэ гэхээр oil болон энэ газрын тосыг бол хямдхан байлгана. Газрын тосыг хямдхан байлгах бодлого барина гэдэг улс орнуудыг хүртэл одоо pressure хийж байгаа. Одоо дарамт шахалт үзүүлж байгаа гэх юм уу та тийм. За тэгээд дээрэс нь Америк өөрсдөө бол drill baby drill гэдэг одоо policy буюу газрын тосыг ихээр олборлох, ихээр одоо зарах, зах зээл рүү ихээр нийлүүлэх тийм бодлогос баримтлаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ойлголт ордын асуудал одоо намжин болчихсон. За Трампын эсрэг ер нь улс орнууд бол хөдөлж чадахгүй юм байна гэдгийг бид нэр зөндөл харлаа шүү дээ. Европын холбоо тариф дээр худлаа алцаж алдчихсан 15% тариф тавилангуудаа амар баяр хүртэ энийг л гар барайл байжсэн шүү дээ. Тэгэхээр ойл бол үргэлжлээд ер нь энэ уналтын тренд бол үргэлжлээд явах байхаа гэж харагдаж байгаа. Том зураглалаар бол
За ийм bullish pattern энэний ёроол руу нэг хурж ирэх болов уу, 50 эд рүү хурж ирэх болов уу гэж харж байгаа да. За өөр ч одоо маркет өөр өдөр юу ярих вэ? Бид нэр тэгээд 8 сарын төгсгөлийн 2-7 хоног орж ирж байна. Нэг айхтар мэдээнүүд бол байхгүй. Ерөнхий чиглэл тренд бол үргэлжлээд явах баха гэж харж байна залуучуудаа. Зайрлж амт амжилт хүсье.